За ингээд та бүхэндээ Шаардны Эрдэнэ толгой буюу Баян Зөв Түргийн 8 дугаар хоронд байрлах хашаа машин танилцуулж байна. За энэ хашааны хувьд бол 400 м2 талбайтай хашаатай, 35 м2 тийм талбайтай байшинтай ийм хашаа машин байгаа юм. За ингээд хашааны хувьд бол эргэн тойрон ингээд 2.5-ын гол банзар бүрэн хашаалсан. Хашааны шонгийн модыг бол цементээр цутгаж бэхжүүлсэн. За ингээд хашааны газар бол төв тэгшгэн. Яг нэг газар дээр та бүхэн камерыг тавьж харуулъя. Тэгшгэн. Ямар ч удаа хазгаамаар зүйл байхгүй. Эрдэнэ толгой минь өөрөө бол жоохон уулрах газар боловч энэ хашааг бол ингэж бүрэн 100% тэгшилсэн баг. За ингээд энэ газар дээр бол одоо ил сасгсан. Одоо үүн дээр нэмээд хар шар басахад зүлгэний үр цацах юм байгаа. Өөрөөр хэлбэл 100% ингэж зүлгжүүлсэн байдалтай байна. Байгалийн зүлгийг бол одоо ингэж туршилтаар угуулж зүгтэл бол нэг ийм байдалтайгаар ерөөхдөө ургаж ирсэн. За ингээд ийм сайхан зүлгжүүлсэн. Тэгшгэн талбайтай ийм газартай юм байгаамаа. За тэгээд ингээд хашаа дотор бол одоо энэ ч нэг одоо миний хуруу зааж буй зүгтэл био 0 буюу одоо өнөргүй болсон жолонтой. За хашаанд бол дахиж нэмж бол талбай бол ашиглах талбай бол хангалттай том ашиглах талбайтай байгаа. Тэгшгэн. За ингээд хашааны хаалга нь өөрөө бол ингээд төмөр машин гүдэг хаалгатай. За ингээд хашааны хаалга онгойно. За төмөрөн гүдэг хаалгатай. За гадны талаас бол хашаар хашин маань ийм байдалтай харагдана. Ингээ сайхан цэвэрхэн бодож өнгөлж төгчүүлсэн юм сайхан цэвэрхэн хашаа байгаа. За хаалгаар дотогш орцгоё. За байшингийн хувьд бол онцлогтой байшин. За ингээд үүдэнд бол ингээд төмөр шээ. Үүдэнд ингээд үүдний амбар буюу таамартай. Таамар бол бүрэн одоо 20 литр сайхан цутгаж зөв хийсэн юм таамартай. Төмөрөн дээвэртэй, вакуум цонхтой. За ийм байшин байгаа. За байшин дотроо бол орцгоё. За энэ үүдний таамар байна. За байшин маань бол галтгоо болон том өрөөгсөн хоёр хэсгээс бүрдсэн байгаа. За ингээд ерөнхийдөө бол 35 м2 талбайнд бол бүрэн хөрсөн. Доороо бол ингээд иж хүрэн паркетын шалтай. Дээрээ бол ламперын таацтай. Тэгээ ингээд том вакуум цонхтой. За тэгээд өөрөө ханан пэшин буюу одоо ингээд төслийн сайхан зуухтай маш хурдан халдаг, нүс баг зарцуулдаг юм төслийн зуухтай. Тэгээд мөн энэ эргэн тойрны шал бол өөрөө доороос шууд тогон залгаад автоматар шууд хална. Өөрөөр хэлбэл одоо ямар нэгэн нүүрс мод түлхгүйгээр байшингаа тогоор 100% халах боломжтой. Тэгээд ингээд шал нь өөрөө доороос халдаг учраас тэгээд заавал нүүрс түлхгүйгээр эсвэл гэртээ байхгүй эзгүй үед чинь гэр бол маш сайхан дулаахнараа байж байна. За энэ шалан дээр байгаа зүйл бол одоо шалны халаалтын удирдлагын систем нь байгаа. Гэрийг одоо 20 градус буюу тасалгааны температурт барьж идэг. Тэгээд ингээд ажлаа тараад ирэх чинь гэр чинь сайхан дулаахан өглөө босох чинь гэр чинь сайхан дулаахнараа байж байна. Шал нь өөрөө доороос халдаг учраас бүх эргэн тойрны шал бол доороос бүрэн халдаг. За тэгээд ингээд ханан шүүгээ энэ одоо тусгаарлах ханан шүүгээ хувцсан шүүг болгож ашигласан учраас ингээд зээ талбайг бол их сайхан зохицуулж өгсөн. Ийм байгаад байгаа юм. Тэгээд дулаахан цэвэрхэн одоо амьдраад нүгүүд ороход бол шууд амьдрах боломжтой. Ямар нэгэн засвар хэмжлэг хийх шаардлагагүй. Энд мөн адил ингээд тийм том вакуум цонхтой. Ингээд
Ийм сайхан байшин байгаамаа цэвэрхэн. Ямар ч одоо дээрээ лампер настай доороо паркетын шалтай шалан доороос халдаг. Мөн өөр ханам фэшн буюу нүүрс түлхэж мөн боломжтой. За энэ шалны халаалт бол сардаа нэг тогтмол залхаж сардаа нэг 10,000 төгрөг хөрөхгүйтэй тийм хэмжээний л одоо цахилгааны төлбөр гардаг тийм халаалт байгаа юм. За ингээд тоон шороноос бол ингээд сайх. За тэгээд одоо миний хуруу зааж зүгт хамгаалалтын дулааны станц байна. За манай одоо энэ байшингаас хашаа байшингаас одоо ерөөсөө миний одоо хуруу зааж буй зүгт энэ зүгт одоо шинэ засмал зам тавигдсан. Өөрөөр хэлбэл амгалан болон шараа дээрх хооронд нь холбосон шинэ засмал замаас 80 м-ийн зайтай хашаа байшин маань оршдог. За тэгээд баруун тишэг бол даан хүрээгийн төв замтай бол холбогдсон. Тэгээд ерөнхийдөө байрлалын хувьд бол одоо маш тийм боломжийн байрлалтай юм сайхан хашаа байшин байгаа. Одоо манай хас одоо бол одоо ингээд зүүн тишээ бол одоо ингээд битүү гэр хороол байдаг. Ингээд дандаа ингээд гэр хороолоо зүүн тишээд буурлар цаад зүгтж гисэн мөдөл битүү гэр хороолоод байгаа. Тэгээ өөрөлдөл эндээс юу шилэх гээд байна гэхээр байрлалын хувьд бол одоо төв замаас ханаг 400-аас 500 м, шинэ засмал замаас ханаг 80 м орчим зайтай учраас одоо их тийм зүв байрлал юм онтойгоо их ойрхон тийм байрлалд одоо байж байгаа юм. Хашаа байсан гэж хэлж болно. Тэгээд одоо дараа нь бол байшингаа хашаа бол сайхан ногоо тараад зүлэгжүүлээд ингээд явах боломжтой. Яагаад гэвэл газар маань тэгшхэн ямар нэг методали зүйл байхгүй учраас одоо бол хашаагаа дараа нь бол яаж ашиглах хөргөх боломжтой. Дээшээгээ бол хашаагаа сунгах, урагшаагаас ингээд сунгах боломж ерөөдөө нээлттэй. Тэгээд ингээд сайхан юм цэвэрхэн дуу чимээ байхгүй юм сайхан газар байралтай сайхан хашаа байшин байгаамаа.